Таны товчхон дурдаад өнгөрсөн зүйлийн талаар тодруулж асуумаар байна. Хувьцаа худалдаа авахаас гадна хамтран ажиллах стратегийн шийдвэрийн талаар. Nvidia ч гэлтгүй Америкийн хэцүү улсын хувьд яагаад энэ домен руу шилжих шийдвэр гаргасан бэ? Нэгдүгээрт бид хизээч нэвтэрч үзээгүй шин зах зээл зориулсан цоошин платформ танилцуулсан. Энэ бол эхнийх нь. Хоёрдугаарт бид ерхий зориулалттай тооцооллын системээс хурдсгсан тооцоолол руу хуучин програм хангамжаас хэмэл оюун руу шилжих энэ шилжилт мөн 6G-г ашиглан Америкийн цахилгаан холбооны дараагийн шатанд гаргаж чадна. Америкийн цахилгаан холбооны сүлжээ дотоодын технологи дээр тулгуурладаг байхаа болоод удаж байна. Та үндэсний аюулгүй байдал гэж хэлэх шиг боллоо. Үндэсний аюулгүй байдал эдийн засгийн хувьд ч манай салбар Америкийн технологи дээр суурилсан байх ёстой. Бид үүнийг хийж чадна. Бид тооцооллын систем, хурцгуур чип, хэмэл оюуны давуу талыг ашиглах цоошин бүтээгдэхүүнүүд хөгжүүлж байгаа бөгөөд бидэнд үүнийг хийхэд туслах гайхалтай түнш Nokia байна. Зах зээлийн хариу үйлдэл тодорхой харагдаж байна. Нэгэн цагт Nokia үйл ажиллагаагаа Америк руу чиглүүлж байсан. 5-4 сараас хойш энэ компани гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна. Nvidia-тай хамтрах нь танай компани стратегийн тэргүүлэх чиглэл юм бол энэ хэлэлцэл засгийн газрын үүрэг оролцоо хэр байсан бэ? Бодлого тодорхойлогчид инновацийг дэмжих орчин бүрдүүлсэн нь хамгийн том дэмжлэг болсон гэж бодож байна. Jensen үйлдвэрлэлийн тухай дурдлаа. Гэхдээ судалгаа хөгжүүлэлт, инновац, технологийн манлайлагч үүнд чухал үүрэгтэй. Хэрв дэлхий хаашаа явж байгааг мөн Nvidia-гийн технологиг ашиглан хөгжих боломжтой робот техник, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, виртуал бодит байдал гэх мэт технологиг бодож үзвэл бидэнд ирээдүйд өөр төрлийн сүлжээ хэрэгтэй болно. Бид ч үүнийг ойлгосон. Тийм ч учраас бид энэхүү түншлийг байгуулахыг хүссэн. Ингэснээр хэмэл оюуны үйлчилгээнд зориулж, хэмэл оюун ашигладаг сүлжээг бий болгоно гэсэн үг юм. Энэ бол үнэхээр том өөрчлөлт. Хоёр тал бие биенийхээ технологиг ашиглах юм байна. Jensen, Nokia-тай хамтарснаас Nvidia ганцаараа хийж чадахгүй байсан юуг хийх боломжтой болно гэж харсан бэ? Юуны өмнө Nokia дэлхийн бүхэл уцгүй сүлжээний бааз станцуудад холбогдсон. Nokia-гийн энэхүү асар том платформ нь дэлхийд даяар сая сүлжээний станцуудад хурж ажилладаг. Гэхдээ хэрэв бид компьютеруудаа эдгээр станцуудад суйрлуулж чадахгүй бол ямар ч нэмэргүй. Nvidia-гийн тооцооллын системийг машиндаа суйрлуулахгүй бол давуу талыг нь мэдэхгүйтэй адил. Тиймээс бидэнд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол дэлхийн хэмжээнд сүлжээний станцуудад холбож өгөх түнш байсан. Үүнээс гадна бид уцгүй технологиг илүү өөр ашигтай болгохын тулд радио сүлжээнд хэмэл оюун нэвтрүүлж байгааг санаарай. Энэ нь бидэнд робот техник, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн автоматжуулалтыг хэлбэрчилж Wi-Fi-тай үед ч хүрэхэд хэцүү байсан дэлхийн өнцөг булан бүрт хүрэх боломжийг олгоно. Үүрэг холбоо бүх зүйлд нэвтрэнэ. Тиймээс хэмэл оюуны тооцооллыг уцгүй сүлжээнд нэвтрүүлэх боломжтой болно гэсэн үг. Энэ нь бүрэн хувьсгал байх болно. Энэ салбарт Huawei бол зөвхөн Европт ч төдийгүй ойрхот орнод Африкт ч нөлөө бүхий тоглогч. Эдгээр зах зээл дээр Huawei-тэй өрсөлдөхийн тулд Nvidia-тай байгуулж буй түншлэл хэр чухал үүрэг гүйцэтгэх вэ? Тийм ээ. Юугээч миний хувьд ажиллаа автнаас хойш баримталж байгаа зарчмуудын маань нэг нь хэнийг шийдэж чадахгүй зүйлийг хийх. Энэ бол манай Airspace технологи. Мөн радио хандлтын сүлжээнүүд түүн дээр ажилладаг програм хангамж бол манай давуу тал. Үүнийг Nvidia Arc платформ дээр ашиглах гэж байна. Бид хийж чадах зүйлээ сайн хийж, бусад шилдэгүүдтэй хамтран ажиллах болно. Энэ бол салбарын тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах тодорхой боломж юм. Дашрамд хэлэхэд энэ бол Америк болон барууны орнуудын амжилтанд хүрсэн гол шалтгаан. Учир нь бид Huawei шиг бүх зүйлийг ганцаараа хийх гэж зүтгэдэггүй. Бид идэвхтэй хамтран ажилладаг учраас амжилтанд хүрдэг. Хэрв та өнөөдөр GTT Communications-ыг харуул компани болгонтой хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ бол давуу тал, энэ бол түншлэл юм. Тиймээс бид хамгийн сайн хийдэг зүйл дээрээ төвлөрнө. Мөн Nvidia хамгийн сайн хийдэг зүйлийг хийх орон зайг нь өгнө. Эцэст нь манай үйлчлүүлэгчид хожино. Эцэст нь Америкийн хэрэглэгчид, Америкийн нэгдсэн улс хожих болно гэж бодож байна. Учир нь инновац хийх илүү хурдан болох болно. Харилцаа холбооны салбарыг Nokia-гаас илүү сайн мэддэг компани байхгүй. Тэд энэ чиглэлээр удаан ажиллаж байгаа. Тэдний сүлжээ дэлхийд даяар түгсэн. Түншлийн хүрээнд бид уцгүй харилцаа холбоо хэмэл оюун хурдгасан тооцооллыг эрчимжүүлэх болно. Тиймээс энэ бүх боломжууд дараагийн үеийн 6G сүлжээнд хэрэгжих болно. Энэхүү түншлийн үр дүнд ямар боломжууд бий болох нь маш өвөрмөц гайхалтай. Jensen, Nvidia Nokia-гийн бараг 3% эзэмших нь яагаад чухал байсан бэ? Үүний цаад шалтгаан нь юу байсан бэ? Бидний хийж байгаа ажил маш эрчтэй өрнөж байна.
Бас үнийг хэлэхэд би энэ хамтын ажиллагаанд маш өөдрөг хүлээлттэй догдолж байсан тул хамтдаа бүтээж байгаа энэ гайхалтай амжилтын нэг хэсэг болохын тулд Nokia-д хөрөнгө оруулахыг хүссэн. Энэ нь ч үнэхээр гайхалтай, зөв шийдвэр байсан гэж бодохгүй байна уу? Үүн дээр би байр суурийг хэлэх нь зохимжгүй байх. Америкийн хадгаламжийн бичгийн үн 25% өссөн байна. Энэ юу гэсэн үг вэ? Nvidia компани хурдыг эрхэмлдэг гэдгийг би мэднэ. Nokia компани надад өөрт чинь байхгүй байсан технологи өгч байгаа юм уу? Эсвэл одоо та зүгээр л илүү хурдан хөдлөх арга зам хайж байна уу? Тийм ээ, хоёулаа. Мэдээж хэрэг бидэнд Nvidia-гийн технологи болон хурдсуур тооцооллыг үүсгэх технологи байхгүй. CUDA програм хангамж, түүний боломжууд, тэр ч байтугай Nvidia-гийн бүтээсэн Arial програм хангамжийн үндсэн зарчмууд нь бидний хувьд технологийн хурдсуур юм. Мөн энэ бүхэн хурдны тухай. Учир нь одоо бид илүү хурдан шинжилэл хийж чадна. Бидний хувьд энэ нь програм хангамжид үн цэн нэмж, програм хангамжийн компани шиг сэтгэх шилжилт юм. Зөвхөн програм хангамжийн компани ч биш. Хиймэл оюун болон хиймэл оюуны загваруудыг ашиглан шинжилэл хийж, илүү хурдан хөдлөх програм хангамжийн компани болно гэсэн үг. Энэ бол салбарт хэрэгтэй байсан инновац гэдгийг зах зээл хүлээн зөвшөөрч байгаа гэж бодож байна. Энэ бол урт удаан түүхтэй салбар. 3G бид интернет дөнгөж нэвтэрч эхэлж байх үед дууц сүлжээг сайжруулахад анхаарч байсан. 4G, 5G нэвтрэхэд бид өгөгдлийн сүлжээг бий болгож чадсан. Гэхдээ өнөөдөр дэлхийд даяар 5G сүлжээ зөвхөн хэсэгчлэн ашиглагдаж байна. Тиймээс ирээдүгөө харахтаа шинийг санаачлахын тулд илүү хурдан хөдлөх хэрэгтэй. Мөн бид үйлчлүүлэгчдээ өөр, илүү сайн технологитой болох боломж олгох хэрэгтэй. Энэхүү түншлэн ачаар бид бүгд өнөөдрийн хурдны тухай ярьж байна. Өнөөдөр Blackwell чип яригдж байгаа бол дараа нь Rubin, тэгээд Feynman чипийг ашиглаж эхэлнэ.